багасаа л ер нь амьтад тийжэх сонирхолтой байсан. Завцаа эдэн, гойлоо эдэн, чигээ улаа эдэн, шовуудын хүрээлэн байгуулалт мөрөдөл энгийн үг хэллэгтэй. Тэгээд ийм үг хэллэгтэй ном бичиж байгаа. Хобби бол шашин юм. Сайн байцгаана уу. Стор жоогтой анх 2 гэдэг намайг би багасаа дахиад шоу тижээр шоудыг ирнэ. Тижээх их сонирхолтой хөвгтэйсэн. Тэр өсөл мөрөдлийнхаа дагуу одоо нэлээд олон төрлийн тижээр шоудыг үржүүлж тижээдэг хүн байна. За ингээд манай шоутай танилцах уу. Манай хоёр эмээ хоёлаа бас дахиад шоу тижээдэг. Бас надад дэгдэхээ бас авч өгдөг байсан. Тэгээ би багасаа л энэ амьтад тижээх сонирхолтой байсан. Тэгээд багтаа олон төрлийн энэ шоудыг бас үржүүлэх хобби маань хадгалагдаад явсаар хагаад 2018 оноос энэ хоббигоо одоо ингээ хөгжүүлээд явж байна. Сайхан штэ шоу тижээх. Ялангуяа тижээх шоу. Тэгээд эдгээр маань бас өгөөж нь өдөр бор гардаг, тэгээ өндөг гаргадаг, тэгээ өндгийг бид нэр иддэг. Би ч бас өндөг маш их дуртай болоод буцаад тижээх юу маань сэтэл маань энэчнээс төгсөн гэж магадгүй. Энд болохоор одоо галуу байгаа. Тэг ерөнхийдөө цагаан галуу. Одоо энэ 1 2 охин. Тэг галуу бол ерөнхийдөө өвөл гадаа ерөнхийдөө өвөлч тэсэр төвчээртэй. Тэг 100-ны цагт өндөгөлдөг бас улирлын чанартай өндөгөлдөг юм шиг байна. За энд болохоор одоо дахиа байна. Дахиа маань Левинскийн үйлдвэрийн дахиа байгаа. Нугас болохоор Москос гэдэг нугас байгаа. Тэгээд Совдон гургуул байгаа. Зарим гараа ивцэн байна. Тэг яг нөгөө бид нартай хил залгаа тэгээд Оросын холбооны улс болохоор энэ шоу бол нөгөө яг эрдэм шинжилгээний баг ингээд олон зуун жил ингээд энийг үржүүлээд хөгжүүлсэн болохоор бид нартай хамгийн ойр тэг хамгийн сайн чанартай шоунууд. Левинский дахиа маань бол өөрөө өндөг махны чиглэлийн дахиа гэж явдаг. Тийм тэгэхээр өндөгний гарцаас сайн бас махны гарцаас сайн гэж үг. Тийм. Тэгэхээр өрхийн аж ахуйд жижиг аж ахуй бизнесийн хувьд их тохирсон дахиа. Энэ дахиа маань өөрөө ерөнхийдөө 2-3 жил өндөгөлт бол хийвээ. Явам тэгтээ нэг дахиад одоо өдөрт нэг өндөг гаргалаа гэхэд тэр нэг өндөгийг нэг дэгдэхэ болох боломжтой. Гарсан дэгдэхэ маань 5-6 сар болоод би үүсээд бас дахиад өндөлгөж дахиад болно гэхээр тэгж их урт хугацаанд тижээх тийм шаардлага бол байхгүй. Тийм. Ингээд хурдан юу яагаад дэгдэхэ маань үржиж явчихдаг. Совдон гургуулууд тэр Оросын холбооны улсаас орж ирсэн шоунууд өмнөх 2 жилүүд бас зөө хараад бас хүмүүс нэлээ үржилж байгаад тэгээд Монголд бас нэлээ дэлгэрүүлсэн байгаа. Одоо болохоор манайд бас 3 төрлийн өнгөөр ирсэн байгаа. Цагаан, тэгээд хөх халаг, саарлалаг. Бас их өндөөлөлт сайтай ийм шоу байгаа. Бас дарах инстинкт бас их өндөртэй юм байлээ. Энийг бас шоу үржүүлэгчдүүд манаас тижээгээд аж ахуй бизнес болоод энэ бас маш их ашигтай шоу байна. Одоо энэ өрөөнд маань болохоор тогснууд байна, цацагт хэрүүл байна. Тэгээ ангийн гургуул, тэгээд бас Совдон гургуул, тэгээд доороос дахианууд байна. Тэр 4 жижиг маань болохоор тогсны дэгдэг. Тий. Ээжний хярууланд тогсны өндөг хийгээд таруулсан. Энэ жилээс манайх тогс шоу бас тижээж үзэх гээд шоунуудын төрлийг нэмж байгаа. Тий. Тогсоос гоё үзэсгэлэнтэй тэгээд их амгалан их төлөвлөхийн шоу байлээ. Тий. Одоо энэ тижээр шоунд одоо энэ ангийн гурвал маань бас
нэлээд тийм догшин тийм зэрлэг одоо талдаа гэсэн үг. Тэжээр шувнаас хамгийн сүүлд ерөнхийдөө энэ ангийн гурвал тэжээгдэж эхэлсэн шоу. Одоо энэ шоу маань гарах юм бол шууд ерөнхийдөө нисээд байгальтай гарч болно. Гэхдээ амьдрах чадвар бол байхгүй. Тэгээ хоол нэг хүнстэй жийлэн фильм байгальтай байх болохоор тэгэхээр энэ маш үзэсгэлэнтэй шоу байна. Энэ шоу маань бол Оросоос өндөөр авчираад Монголд гарсан шоу. Бүдэн бас сулдан гургуул байгаа. Энэ манай өвлийн өөр байгаа. Тэгээ одоо нэг цагаа гарч байгаа сэрхэн болсон болохоор өвлийн өөрөндөө орсон байгаа. Зуны цагтаа гадаа гүйцэд шоу одоо бол татар орсон. Бүдэн шоу бол маш ашигтай, маш уураг, кальцаар баялаг өнд гаргадаг. Бас махан гэсэн бас амтлаг тижээлэг тийм махтай шоу. За бүдэн шоу тижээгээд 4 жил болсон байна тий. Зарим шоуг нь бол 2 жил, зарим шоуг нь 3 жил тий. Дахиад бол бүр олон жил хийжсэн. Тэгээд сүүлийн үед энэ ангийн гургуул, сулдан гургуул тоос гээд хийж хэлсэн. Бүдэн шоу болохоор одоо энэ гарсан өндгийг маа даруулаад дэгдэгээ гарлаа гэхэд энэ өндөг маань гарсан дэгдэгээ маань 45-аас 50 хоног. За ихтэй 60 хоноод бие үүсээд дахиад энэ өндөг гарах чадвартай ийм хурдан хугацаанд боождаг. Тэгээ 2 сарын дотор энэ өндөг дахиад ийм өндөглөх чадвартай шоу болно л гэсэн. Дахиад шоу маань гадаа ургамал идэж байгаа тий. Ургамлын үйлсэд нь зарцаа эдэн, голоо эдэн, чигээ улаа эдэн тий. Чавчнууд эдэн. Энэ маань өөр байгалийн өөрөөр яг органик тийм хоол болохоор илүү өндөр нь хамттай байх талтай. Өглөө хамгийн түрүүнд дахиан дээрээ ирдэг. Тэгээд дахиад шуугаа хооллох, услах. Тэгээд бага хэмжээний цэвэрлэгээ юм уу, жоохон цэцлэгээ ч юм уу. Энэ маань бараг нэг 2 цаг орчим үргэлжлэдэг. Тэгээд гадуур ажиллаа амжуулж байгаад өдөр ирдэг. Өдөр ирээд өндгнүүдээ хурааж авах. Ингээд энэ маань бас нэг цаг орчим үргэлжлэнэ. Тэгээд нөгөө тижээлийн дэлгүүр дээр очиж тижээлээ савлах, уутлах, ингээд бэлдэх, өргөх зөөх гэдэг ажлууд байгаа. Тэр ажлаа бас хийн. Тэгээ манайх ч бас тижээлээ хүргэлтээр хийдэг. Тэгээд тэр бүгдийг хийгээд өдөр өнгөрнө. Миний хувьд олон төрлийн шоудын хүрээлэн байгуулалт мөрөлдөлтэй байгаа. Үүнийхээ төлөө би ажиллаж байна. Шааз одоо цоглол хобби маань гэдэг сайхан цоглолуудыг гэж цоглуулдаг байсан. Тэгсэн сүүлд маань тижээр шоудаа дахиагаа тижээгээд эхэлсэн чинь энэ хоёр хобби маань ингээд давхцсан. Нэлээд олон байгаа шүү. 100 гаруй төрлийн шааз эдлүүд байгаа. Шууд талбартай. Хамгийн том нь энэ. Шууны бүх төрлийн тижээл Улаанбуудаа тэгээд оёос эрдэнэ шиш, кальци гэдэг витамин, минералууд ингээд эрдэсүүд ингээд бүх төрлөөрөө байгаа. Тэгээд хүмүүс манайх шуудаагаараа олон хүссэн хэмжээгээр килограмлаад өгдөг байгаа. Тэгээд бас шуунд болон бусад амьтанд хэрэгтэй хоолны сав, усны сав, тэрэм, экватор, гэрэл ингээд хэрэгслүүд бүгд байгаа. Ингээд танилцсан хаалмаараа. Одоо энд ингээд тижээлүүд бол төрөл бүрээрээ байна.
хужир байна, эрдэнэ шишээ, кальц байна, банду байна, одоо улаан шороо байна, арва байна, ногоон банду байна. Дахиад шувуутай холбоотой ном бас баггүй байт юм байлээ, бас их ховор байт юм байлээ. Худалдаанд ерөөсөй байхгүй. Тэгээд хөдөө аж ахуйн их сургуульд бол номын санд нь бол номууд бол байгаа. Тэгэхээр гадуур худалдаанд яг ингээд ховор болохоор яг ингээд ирж сургуулж хайгаал нэлээд их номтой болсон. Тэгээд юу яхаа өөрийн хүсэл сонирхолтой хөтлөөд яг тижээр дахиад шувуунд зориулагдсан ийм энгийн нөгөө хүмүүс унших тийм ном баг байдаг юм байлээ. Энгийн үг хэллэгтэй. Тэгээд ийм үг хэллэгтэй ном бичиж байгаа. Одоо тундаа гараад яаж байгаа. Энэ хэсэг маань болохоор манай өөрийн үржүүлээд тэгээ худалдаанд гардаг хэсэг байгаа. Энд одоо бүдэн шувуу байна, дахиад шувуу байна. Тэгээд нугас байгаа. Нугас бол одоо манай дээр 60,000 төгрөгийн үнэтэй худалдагдж байгаа. Бүдэн шувуу болохоор 10-аас 12,000 төгрөг. Дахиад болохоор 60-аас 100,000 төгрөгийн хортой. Дахиад маань одоо хоёроор параараа амьдэрдэг, бүлээрээ амьдэрдэг болохоор ерөнхийдөө бүлээр нь зардаг. Гэхдээ хүн өсөөл би нэг ширхэгч хоёр ширхэг бас зарж болно. Яг энэ дахианы үйлдвэрээс хамаарат хүнд жингийн бараама бохихан гэдэг төрлийн дахианууд болохоор нэг азарганд 3-4 им ногдоод нэг бүл болдог бол одоо бидний энэ Орос гэж нэрлэдэг байгаа дахианууд бол нэг 6-аас 7 имтэй нэг азарга нэг бүл дахиа болж байна. Хобби бол шашин юм.